Та нар бие биенээ хайрл. Бурхан бол хайр юм. Тэр бурхан биднийг хайрлсан гэдэг нь бурхан өөрийгөө бидэнд өгсөн хэрэг юм. Одоо тэр хайраар аврагдсан хүмүүст бурхан нэгнийгээ хайрл хэмээн айлдсан. Бурханы хайрыг хүлээж авсан гэх нодлогоог нэгнийгээ хайрласнаар үзүүлэхийг эзэн хүсэж байдаг. Гэвч бидэнд үлдсэн гэмт чанар нь бие биенээ хайрл гэсэн тушаалыг биелүүлэхгүй байхыг завддаг. Гэмт бохирлогдсон сэтгэл нь хайрыг татгалздаг. Гэсэн хэдий ч Библи бие биенээ хайрл хэмээн тушааж байна. Гэм бол хэн нэгэнд хандсан хайрын сэтгэлийг хуурамч гэж хэлдэг. Гэвч Библи хайрын сэтгэлийг тээ гэж хэлээгүй. Хайрл үүнийг үйлд гэж хэлсэн. Бидэнд хайрын сэтгэл хөдлөл байхгүй ч гэсэн үйлсээр хайрл гэж хэлдэг. Хайрыг үйлсээр гүйцэлдэхийг эзэн хүсэж байдаг юм. Надад байгаа гэмт чанар нь хайрын сэтгэлийг мэдрүүлэхгүй тулд зүтгэдэгч. Эсний хүслийг биелүүлэх гэсэн бидний хүсэл нэгнийг халуунаар хайрлахад хүргэнэ. Сэтгэл хөдлөлөөр бус зөвхөн хайрыг харуулan амьдрах ёстой. Хайрлаж амьдрсаар байвал эзэнтэй уулзах өдөр ирнэ. Тэр үед л бидний махан бие тайлгдана. Төгс хайрыг гүйгүүлэх болно. Тэр өдрийг хүртэл сүнсээр биеийн үйлсийг өхүүлж үгэнд дуулууртай байн биенээ хайрлацгаая. Тунгаан боталд та нар бие биенээ хайрл байлаа.